юунаас татгалзах вэ? Хэрвээ та ялалттай амьдрахыг хүсэж байгаа бол юуг анхаарах, юунд цагаа зарцуулах хэрэгтэй гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Та ямар бодлыг үгүйсгэх, ямар үгийг үгүйсгэх, бас ямар хүнийг үгүйсгэх хэрэгтэй гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Бидний өмнө тулгарсан бүхий л тэмцлийн зарим нь бидний тулалдах ёстой тэмцэл биш байдаг. Ихэнх тэмцлүүд нь зөвхөн бидний анхаарлыг сарниулах гэсэн зорилготой байдаг. Хэрвээ энэ тэмцэл нь амьдралаас танд өгсөн хувь тавилан руу хөтлөхгүй л бол та энэ тэмцлээс татгалзах хэрэгтэй. Заримдаа хүмүүс таныг бухимдуулж, танд хэлэхгүй үг хэлдэг бол та тэр болгоныг анхааран тэдэнтэй эргэж маргалддаг бол өөрийн үнэтэй цагаа дэмий зүйлд зарцуулж байна гэсэн үг. Харин үүний оронд та мөрөөдлөө хөөх хэрэгтэй. Энэ бол зүгээр л нэг анхаарал сарниулах гэсэн зүйл. Тиймээс үүнийг битгий анхаар. Таны гэр бүлийн нэгэн гишүүн үргэлжил таныг бухимдуулж, шоолж байдаг байж болно. Та түүнээс болж бухимдаж болно. Таны өмнө гарч ирсэн бүхий л тулаанд тулалдах шаардлагагүй гэдгийг мэдэх үедээ та үнэхээр өөрчлөгддөг. Та заавал хэн нэгэнд хариуг нь өгөх гээд байх шаардлагагүй. Та заавал хэн нэгэнтэй маргалдах гээд байх шаардлагагүй. Та хүний хэлсэн үг бүхэнд бухимдаад байх шаардлагагүй. Та зүгээр л тэр бүхнийг анзаархан болоод өөрийн жаргалтай амьдралаар амьдрах хэрэгтэй. Би түүнд итгэлтэй байна. Хэрвээ бид юуг үгүйсгэх, юуг анхаарах хэрэгтэйгээ маш сайн мэдэх аваас хамаагүй сайхан амьдрах болно. Нэгэн сурвалжлагч надаас ярилцлага авч байхдаа хоёр хүний нэр хэлээд та энэ хоёр хүний тухай юу гэж боддог вэ гэсэн юм. Би үнэхээр тэр хоёр хүнийг хэн болохыг мэдэхгүй байсан юм. Би түүнд мэдэхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл тэр маш их инээсэн юм. Тэр үүнийг их хөвгөлтэй гэж бодож л дээ. Би ямар нэгэн зүйл мэдэхгүй өнгөрчихжээ л гэж бодлоо. Би түүнээс тэд нар хэн юм бэ гэж асуусан юм. Тэр надад энэ хоёр хүн бол таныг хамгийн их шүүмжилж ярьдаг хүмүүс гэсэн юм. Тэр намайг тэдний тухай нэг ч сонсож байгаагүй гэдэгт маш их гайхаж байлаа. Би надад огт хамаагүй зөрчил маргаанд орох дургүй хүн. Шүүмжлэл таныг хувь тавилангаас холдуулж чадахгүй гэдгийг би сурсан юм. Хүмүүс таны тухай юу гэж ярих нь таныг тодорхойлохгүй. Хэн нэгэн танд юу өгөөгүй, эсвэл юу өгсөн эсэх нь таны үн цэнийг хэмжихгүй. Тиймээс өөрийн үн цэнтэй цагийг хэн нэгэн хүнд эргүүлээд хариу барих гэж, эсвэл таныг шүүмжилсэн хүнд тайлбар тавих гэж бүү өнгөрүүлээрэй. Учир нь тэр тэмцлүүд бол таны хизээч ялж чадахгүй тэмцлүүд юм. Та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс таныг яаж ч байсан танд дуртай болохгүй. Тэд хизээч таны авьяас чадварыг ойлгохгүй. Тэглээгээ зүгээрээ. Та битгий анхаарлаа хандуул. Зарим хүмүүс таныг юу ч хийж байсан таны талд байдаггүй. Хэдийгээр та өөрчлөгдөж тэр хүний хүссэн зүйлийг хийсэн ч гэсэн тэр танаас өөх харсаар л байна. Та тэдэнд шинэ Cadillac авч өгөөд түлхүүрийг нь гардуулах тэр үед тэд би үнэндээ Lexus дуртай л даа гэх болно. Тэд таны сайн чанарыг давж харан заавал нэг алдаа гаргаж ирдэг. Би танд нэг зүйлийг хэлье. Битгий анхаар. Танд тэр хүмүүсийн хүлээн зөвшөөрөл хэрэггүй. Та заавал тэр хүмүүсээр өөрийгөө дэмжүүлэх гээд байх шаардлагагүй. Түлхүүр бол анхаарлаа сарниулахгүй байх явдал юм. Хэн нэгний хэлсэн үг бүрлүү өсчихгүй байх нь үнэхээр амар юм. Та магадгүй ингэж хэлж болох юм. Наранбаа. Гэхдээ түүний хэлж байгаа нь үнэхээр буруу. Би түүнийг баталж чадна. Надад өөрийгөө өмөөрөх зүйлс байгаа. Би танаас нэг зүйл асууя. Хэрвээ та тэмцэлд орж яллаа гэхэд шагнал нь юу байх вэ? Энэ таныг улам дээр байлгах уу? Энэ таныг хувь тавилан руу хөтлөх үү? Эсвэл зүгээр л таны цагийг хулгайлах, анхаарлыг тань сарниулах нэг зүйл үү? Бидний оролцдог ихэнх тулаан үнэндээ нэг их чухал биш байдаг гэвэл та гайхах бах. Орой хантайгаа яг ямар сууг үзэх хэсгээр маргалдах нь үнэндээ тийм чухал биш зүйл юм. Орой хантайгаа ямар нэгэн сууг үзэх хэсгээр маргалдах нь үнэндээ тийм чухал зүйл гэж юу? Хоёр телевиз худалдаж авч болно. Таны өмнө гарч ирсэн машины жолоочтой маргалдах тийм их ач холбогдолтой зүйл үү? Магадгүй тэр хүн бүдүүлэг байсан байж болно. Гэхдээ амьдрал энэ бүхэнтэй байхад тийм ч сайхан байхгүй. Хэрвээ бид юуг анхаарахгүй байхаас сурч чадвал илүү амжилттай байж чадна.
биднийг шүүмжилсэн нэгэнд өөрийгөө зөв гэдгийг батлах гэж, бидэнд муугаар хандсан хүнд хариуг нь өгөх гэж бидний зарцуулсан инээрэг амьдралаас бидэнд өгсөн хувь тавиланг даган явах тэр үед байдаггүй юм. Би нэгэн маш алдартай хүнтэй уулзаж ярилцсан юм. Тэр маш хүндэтгэмээр хүн байсан. Би түүнд хэрвээ та эргэж очиод ямар нэгэн зүйл өөрчилж чадах бол юуг өөрчлөх байсан бэ? Надад зөвлөгөө өгөөч гэж асуусан. Тэрээр огт бодлогүйгээр би илүү их зүйлийг тоохгүй өнгөрөөх байсан. Шаал дэмий хэрүүл тэмцэлд хамаг энерги өгөхгүй байх байсан. Надад хамаагүй шүүмжлэлд оролцохгүй байх байсан. Би хүмүүст өөрийгөө ойлгуулах гэж дэмий олон цаг үргэхгүй байх байсан гэсэн. Бидний ихэнх нь өөрийн амьдралд юуг анхаарахгүй орхихоо мэдэх аваас бид амьдралынхаа шинэ үе рүү гарч чадах болно. Хүмүүс таныг доош нь дарж байгаа бол тэд өөрсдөө жижиг учраас тэр юм. Жижигхэн тархитай хүмүүс таныг дэмжиж чадахгүй. Жижиг тархитай хүмүүс танд атаархдаг. Тиймээс би танд хэлье. Ийм хүмүүстэй битгий тэмцэл дээр ийм жижиг хүмүүстэй маргалдаж байхааргүйгээр таны ирээдүй дэндүү агуу юм. Найз минь, та бүргэд байхаар дуудагдсан. Та өндөрт илэн халихаар бүтээгдсэн. Гэвч амьдралд биднийг хатгаж үдсэн олон нугас дахиатай бид таарах болно. Та тэдгээр тулааны алинд нь ч битгий оролцоор. Танд илүү давуу тал байгаа. Та бусад шувууны нисэж чадахгүй тийм өндөрт нисэж чадна. Бүргэд 20,000 фунтын өндөрт нисэж чаддаг. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой зүйлийг өгүүлье. Хэрэг бүргэдээс хамаагүй жижигхэн биетэйч байнга бүргэдтэй дайсагнаж байдаг байна. Тэрээр түүнийг газарт буух үед нь араас нь дагаж, хушуугаараа тоншиж, эсэргүүцэл үзүүлдэг байна. Харин бүргэдийн хувьд тэр энэ нууцыг мэддэг. Тэрээр үүнийх нь хариуд хэрээг эргэж тоншиж, хариуг нь барилгүйгээр зүгээр л хэрээний хизэж нисэж чадахгүй тэр өндөрлөө нисдэг байна. Тиймээс хэн нэгэн таныг тоншиж, танд атаархаж, таныг доош нь дарах гэсэн тэр үед та битгий хэрэг шиг байгаар. Та бол бүргэд. Энэ бүхэн танд төв удахыг бүү зөвшөөр. Таныг шүүмжилсэн шүүмжлэл бүрт бүү хариул. Таныг доош нь дарах гэсэн ашиггүй тэмцэл бүрт өөрийн үнэтэй цагаа бүү зарцуул. Таны хийх ёстой зүйл бол тэдгээр дахиа хэрээний аль нь ч нисэж гарч чадахгүй тэр өндөрт нисэх юм. Миний сонсогч танаас хүсэж байгаа зүйл бол зүгээр л битгий анхаар. Өнөөдөр та нарын зарим нь өөрт огт ашиггүй, хэрэггүй зүйлсэд анхаарлаа хандуулж байгаа. Жижигхэн тархитай хүмүүс таны баяр хөөрөөс хулгайлж, таны чухал гэсэн тэр зүйлийг алдагдуулахыг бүү зөвшөөр. Гол зүйл рүүгээ анхаарлаа төвлөрүүл. Та магадгүй ингэж хэлж болох юм. Наранбаа, хэрвээ тэр миний тухай яриахаа болчихвол би ингэхгүй шүү дээ. Тэр өөрөө л эхэлсэн хүн гэж болох юм. Тэгвэл би танд нэг зүйл хэлье. Хэрвээ тэр яриахаа болчихвол дахиад өөр хэн нэгэн ярьж эхлэх болно. Хэдийгээр бид мэддэггүй ч гэлээ хэн нэгэн бидний тухай ярьж л байдаг. Энэ бүхэн танд төв удахыг бүү зөвшөөр. Хэн нэгэн таны авьяас чадварыг үнэлэхгүй байлаа гэд бүү сэтгэлээр үн. Өөрийн чадварыг өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн сайнаараа байж чадхад ашигла. Миний та нарт хэлэх гээд байгаа зүйл бол танд атаархдаг хүмүүст битгий анхаарлаа хандуул. Тэд таны хувьд тавиланг хянаж чадахгүй. Тэд бол зүгээр л таныг анхаарлаас тань сарниулах гэсэн нэг зүйл юм. Таныг доош нь хийсэн хүмүүст хариуг нь өгч өөрийгөө хэн гэдгийг батлах гэж цаг алдалгүйгээр зүгээр л битгий тоо. Таны төлөө биш, хэн нэгнээс болж нэг ч шөнийн нойрыг бүү алт. Таныг хэн гэдгийг үнэлдэггүй хүнд анхаарлаа битгий хандуул. Найзуудаа, та нарын хувь тавилан жижигхэн тархитай, атаархуу, шүүмжлэгч хүмүүстэй зууралтахааргүй дэндүү агуу юм. Хэрвээ та тэд нарын юу хийж байгаад хэд их анхаарал хандуулах аваас доктороо тэд надад буруу зүйл хийж байна. Тэд намайг огт хүндлэхгүй байна гэж байгаа бол энэ хор таны дотор хурдан тархаж та эцэст нь хизээч оролцох ёсгүй байсан тэмцэлдээ оролцсоор дуусах болно. Тэдний үйлдэлийг бүү тоо. Тэдний хэлж байгаа үгэнд битгий анхаарлаа хандуул. Өөрийнхөө замааргүй баруун тийшч зүүн тийшч бүү хар. Зөвхөн урагшаа анхаарлаа хандуул. Энэ бүхэн миний хувьд их хэцүү байсан. Учир нь би хүн бүрийг надад дуртай байгаасаа гэж хүсдэг байсан. Би хүмүүст өөрийгөө сайн хүн гэдгээ батлахын тулд хичээдэг байсан. Чи заавал надтай найзлах ёстой гэсэн замтай байлаа. Гэхдээ нэг өдөр намайг энэ бүхэн илүү өндөрт гаргахад саад болж байна гэдгийг ойлгосон юм.
Би өөрийн үнэтэй цаг, энергийг зарим нэг хизээч миний төлөө байхгүй тэр хүмүүсийн төлөө зарцуулж байгаагаа ойлгосон юм. Мэдээж би бүх хүмүүст хүндэтгэлтэй харьцахыг хүсдэг. Би хүмүүсийг ойлгож, тэдэнд сайнаар хандахыг хичээдэг. Би өнөөдөр та нарт таныг хизээч ойлгохгүй хүмүүст өөрийгөө ойлгуулах гэж цагаан бүү гарцд гэдгийг л хэлмээр байна. Хэрвээ хэн нэгэн таныг дэмжихгүй байгаа бол зүгээр л үл тоогоод цаашаагаа яв. Хэрвээ хэн нэгэн таныг ойлгохгүй байгаа бол тэдэнд сайнаар ханд. Гэхдээ хөлийнхөө тоосыг унгаа. Тэдний алинд нь ч цаг бүү гарцд. Та бусдын тааламжаар байж хэн нэгэн шиг байх гэж хичээснээр өөрийн хүч чадлыг, өөрийн онцгой бүхнийг алдах болно. Би энэ шийдвэрийг надад дургүй хідэн хүмүүст гаргасан бөгөөд би тэднээс ямар нэгэн зүйл хийгээч гэж хэлэх бүрт тэд ямар нэгэн шалтгаан тавьж хийдэггүй байсан. Тэд намайг дэмжээгүйгээд би тэдэнд анхаарлаа хандуулаагүй. Тэдэнд хандан намайг ойлгооч гэж гуйгаагүй. Би нэг ч шөнийн нойрыг тэднээс олж алдаагүй. Би зөвхөн өөрийн замаар урам зоригтойгоор анхааралтайгаар гүйж байсан. Та хэн нэгнийг жаргалтай байлгах гэж тослогдоогүй. Харин та өөрийнхөө замаар гүйх гэж тослогдсон. Магадгүй та ингэж хэлж болох юм. Наранба, хэрвээ би тэгвэл тэд дахиж миний найзууд байхаа болно шүү дээ. Би танд зүгээрээ гэж хэлье. Амьдрал танд өөр шин найзуудыг өгөх болно. Тэр танд таныг дэмждэггүй, таныг үргэлж өөрийн хүснээр байлгах гэдэг хуурамч найзыг өгөхгүй. Харин таныг хэн гэдгээр бахархаж, таныг дэмждэг тийм найзуудыг өгөх болно. Хэрвээ та амьдралдаа ямар нэгэн агуу зүйлийг хиймээр байгаа бол тэнд үргэлж шүүмжлэл байх болно гэдгийг санаарай. Хэрвээ та шилдэг оюутан, шилдэг удирдагч, шилдэг дасгалжуулагч нэгэн болохыг хүсэж байгаа бол эсэргүүцэл гарч ирэх л болно. Хэрвээ хэн нэгэн танд атаархаж, таныг шүүмжилж, таныг доош нь хийж байгаа бол үүнийг магтаал гэж хүлээн ав. Учир нь та бусдаас өөр зүйлийг хийж байгаа юм. Хинч 20 юм уу 21-р байранд байгаа хүнийг анхаарахгүй. Харин хүн болгон эхний байрыг, 2-р байрыг, 3-р байрыг сонирхож болно. Хамгийн их анхаарал татдаг бүхэн үргэлж ялагч нар байдаг. Өнөөдөр би өөрийгөө ялагч нарыг харж байгаа гэдгээ мэдэж байна. Өнөөдөр би өөрчлөлтийг бий болгодог хүмүүстэй харьцаж байна. Та илүү их амжилтыг гаргах тусам илүү их анхаарлыг тань сарниулах зүйлс гарч ирэх болно. Та илүү өндөрт нисэх тусам танд дургүй илүү олон хүмүүс гарч ирэх болно. Та амьдралаас танд өгсөн зүйлийг зүрхэндээ хадгалж, түүгээр дамжуулан шин төвшөнд хүрэх үед сөрөг хандлагатай хүмүүс, жижигхэн тархитай хүмүүс гарч ирнэ. Таны эсрэг сөрөг зүйлс ярьж, таныг шүүж эхлэх болно. Тэр үед та толгоогоо өөд байлгана. Би анхаарахгүй, надад огт хамаагүй, тэмцэлд орохгүй. Хэн нэгэн миний тухай муугаар ярьлаа гэд би болохгүй. Миний найз надад атаархлаа гэд би бууж өгөхгүй. Хэн нэгэн намайг дэмжихгүй байлаа гэд би урам хугарахгүй. Би өөрийнхөө замаар гүйх л болно. Би замаа дуусгах л болно гэж хэлээрэй. Таны цаг анхаарлаа сарниулж өөр тийшээ хандуулахад дэндүү хайран байх болно. Хэн нэгэн бидний араар ярих үед эсвэл таны гэр бүлийн хэн нэгэн таныг дэмжихгүй байснаас болж сэтгэлээр унахад амьдрал дэндүү богинодох болно. Эдгээр анхаарлыг тань сарниулсан зүйлийн алинд нь ч битгий живээр үл тоож зөвхөн өөрийнхөө замаар л гүй. Миний хувьд бол араар минь муулсан хүмүүсийн тухай бодоод байх цаг байдаггүй. Хүмүүс өөрийнхөө хийлж ярьж байгаа хүнийхээ тухай их боддог. Дараа нь тэд мартаж өөрсдийн мөрөөдөл зорилгоо хөөдөг. Надад хэн нэгэн хүн сөрөг зүйл хэлэхээр би сэтгэлээр унчдаг байсан. Нэг лекцийн дараа над дээр 200 гаруй хүн ирээд "Наранба, үнэхээр гайхалтай лекц байлаа. Би юм ойлголоо" гэж хэлж байхад нэг хүн ирээд "Наранба, би юу ч ойлгосонгүй. Өнөөдөр энэ лекц надад зориулагдаагүй байсан баха" гэж хэлэхэд би гэрлүүгээ маш их сэтгэлээр унсан хардаг байсан. Надад хүн бүрийн хүлээн зөвшөөрөл хэрэгтэй байлаа. Харин би ийм байгаад байх хэрэггүй гэдгийг ойлгосон юм. Одоо хүмүүс надад юу ч гэж хэлсэн би гэрлүүгээ яг л байдаг шигэ жаргалтай хардаг болсон. Би өөртөө урам зориг өгч сурсан. Хүмүүсийн хэлсэн муу зүйлсийг битгий анхаар. Магадгүй та хаяа интернет ороод өөрийн тань талаар бичсэн муу зүйлсийг уншлаа гэж бодъё. Та тэр үед уурлаж хүмүүст өөрийгөө хэн гэдгээ батлах гэж хичээлгүй. Зүгээр л үл тоох хэрэгтэй. Та өөрийн дуудлагандаа маш итгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ та үүндээ итгэлтэй байх аваас танд хүмүүсийн хүлээн зөвшөөрөл огт хэрэггүй болох юм.
Хэрвээ хэн нэгэн таныг шүүж, таны талаар муугаар ярьж, таныг доош нь хийж байгаа бол та сайн зүйл хийж байна гэсэн үг. Та нарын зарим нь хэрвээ өөрт огт хэрэггүй тэмцлээс өөрсдийгөө холдуулдаг болох аваас шин төвшөнд гарах болно. Хэн нэгэн чиний тухай муу ярих үед зүгээр л үл тоо. Хэн нэгэн чиний талаар худлаа ярих аваас зүгээр л үл тоо. Хэн нэгэн таныг дэмжихгүй үед үл тоо. Би үнийг арай илүү энгийн болгоё. Хэн нэгэн таны машины тавьдаг зогсоол дээр машин тавьчихсан байвал битгий тоо. Найзуудаа, та нар маргаан бүрт оролцоод байх хэрэггүй. Та нарыг муу хэлэх бүрт хариу үйлдэл үзүүлээд байх шаардлагагүй. Зөвхөн сайн дайчин хүн л ямар дайнд орох ёстой, ямарыг нь орхих ёстойгоо мэдэж байдаг. Энэ бүхнээс бид харах аваас бидэнд орхих ёстой олон дайн байна. Өнөөдөр би та нарыг түүний хийсэн зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна. Танд хэрэггүй тэмцэлд бүү анхаарлаа хандуул. Таныг дэмжихгүй хүмүүсийг битгий тоо. Таныг шүүмжилж байгаа хүмүүсийг битгий анхаар. Атаархуу, жижигхэн тархитай хүмүүст битгий анхаарлаа хандуул. Та өөрийн мөрөөдлийг биелүүлж, таны өмнө тулгарсан бүхий л саад бэрхшээлийг даван туулах болно.